50,000-ын ачааг би 3,000-аар зөөе гэж орж ирсэн юм бэ гэвэл сий зөвшөөрлөг авах гэж байгаа юм. Яг тэгвэл тэр 60,000 тонныг чи 10 хоног зөөгөө дуусгах чинь та 10 машинаар ч юм 20 машинаар үлдсэн 2 сар сийгээ авч үлдээд шархаа нөхнөд өөр ачаанд ороод ерөөсөө ингээ хөшөөрөгдсөн байхгүй юу? Энэ чи ингээд одоо механизм ажиллаж шít. Манай энэ доод үний өрсөлдөөнд орж ачаа авахгүй сий чи ер нь олдохгүй шүү гэсэн хөшөөрөх шít. Өөрөөр хэлбэл сийгээр нь барьцалж ийн гэсэн үг байхгүй. За одоо сий авахын тулд хямдхан л зөөе гэж хэлж ил орж ил авъя гэдэг ийм хөшөөргийг бий болгосон. Мэдээж энийг санаатай хийх байх. Гэхдээ үр дүнгийн тооцоогүй хийсний охирлохгүй. За тэгээ одоо яаж ийн гэсэн чи сий зөвшөөрлийг хуваар болгож байгаа. За одоо ингээ бүгдээр автоөрын үйлчлэлтүүд дээр 10 машин, 20 машин, 30 машин гээ өгч чинь хин олон машинтай ихийг авах зарчим руу орсон баггүй. Одоо 3-1 дөгж байгаа билүү? 4-1. 4-1 дөгж байгаа. Би 10 машин мэдүүлвэл 2 машин дэс яавна, тийм үү? 100 машин мэдүүлвэл хэдтэй ав? 20 таа ав. Тэгэхээр яах юм? 500 машинтай энэ том хятад эзэдэл олныг авч байгаа ч тийм. Манайхан хөрх юмтай 20 машинтай л байхгүй юу? 2-2-ыг л аваад үлдчихэж штэ. Тэгэхээр энэ өгж байгаа систем өөрөө одоо маш том мөнгөтэй том компаниудын тээвэр маш ахиу явах нөхцөлийг нь бүрдүүлсэн хөрөлт болчихж байгаа юм. Өөрийг бид нар одоо шүмжэлтэй хааж байгаа.